Энэ парламентод богино хугацаагаар хэмжигдсэн олон үйл явдал болсны нэг нь Баасанхүү гишүүний бүлгийн дарга болсон үйл явдал. Амралтын 2 өдрийг нь хасж байгвал тэрээр 72 цагийн турш шударгаас эвслийн бүлгийн дарга байв. За тиймдээ ч тэрээр ууртай байгаа бололтой өнөөдөр сэтгүүлчдийн асуултанд хариулахаас эрс татгалцсаар байсан юм а. За нэгэнт 2 гишүүн бүлгээсээ гарсан учраас энэ эвслийг хууль эрх зүйн чадамжгүй гэж хэлж болох юм. За шийдлийн засгийн газраас хөөгдөхөөр бүрхэг ирээдүй тэдний урд бий. Тэр одоо засагт хамтарсан эвслийн бүлэг байхгүй болчоор засаг бас дахиад эргээ задрах уу? Тим зүйл болох уу? Хуулийн хүрээнд та тайлбар өгөөч. За хуулийн хүрээндээ бол үндсэн хуулийн болон бусдад хуулийн хүрээнд бол нөгөө эвсэж байгаа эвслэн ингээд задрахаар бол засгийн газар чадамжгүй болох тийм эрх зүйн орчин бол байгаа. Гэхдээ за одоо юу гэдгийг заавал сонгуульд өгсөн одоо богино хугацаанд бид энэ засгийн газар одоо огцрох ёстой гэдэг асуудлыг одоо нэг яриад байх нь зөв буруу бас. Өнөөдөр богино хугацаа сонгуул болох богино хугацаа үлдэж байна. Энэ тал дээр одоо бол бас зайлшгүй одоо юу гэдэг засгийн газрыг одоо чадамжгүй болсон та нар огцоор ажиллаа хийж чадахгүй гэдэг асуудлыг нэг яриад байх нь би зөв хувь хүнийхээ хувьд бодож байна. Бол нэг тийм зохимжгүй баха одоо бас ажиллаад үлдсэн хугацаанд энэ засгийн газрын явчих бас бололцоо байгаа. Харин зөвөр эвслэн задарсантай холбогдоод энэ эвслийнхаа сайд нар яах юм гэдэг энэ дотоод асуудал болох байх. Зэрэг нэмхийн өмнөхөн гэдэг шиг бүлгийн даргад нь ч эвслийн бүлэгт нь ч ижил асуудал үүссэн. За дараагийн үедээ халаагаа өгөхийн өмнө дахин засгаа задлах нь эрх баригчдад төдийгүй ард түмэнд ч ашиггүй нь ойлгомжтой. За ардчилсан намын бүлгийн тухайд ил үйл явдлыг албажаагүй албан бус гэж тодорхойлоод засгийн асуудлыг ярихаас татгалзаж байгаамаа. Эвслийн бүлэг задрахаар засгийн газрын асуудал яригдах уу? Дахиад задарч нийлэх асуудал яригдах юм. Уга албан ёсоор одоо эвслийн бүлэг задарчлаа гэсэн ямар нэгэн бичиг саас орж ирэх болохоор хэлэх боломж олох. Яг 2 гишүүн нь бүлгээсээ гарлаа, намаасаа гарлаа гэдэг албан ёсоор бол бүлгийн даргадаа хүсэлтээ өгсөн байгаа. Гэхдээ шударгаас эвслийн бүлгийн дарга одоо эрх үхийн албан тушаалтан мөн үү биш үү гэдгийг бол одоо хэлэхэд их эргэлзээтэй байгаа. Хуулийн хүрээнд тайлбарлавал ардчилсан нам хамтрагчгүй боллоо. За хэрв засаг задарч дахин хамтрагч хайж эхэлвэл ардын намаас өөр сонголт тэдэнд үгүй болно. Харин хөөгдөж гарсан ардын нам хүсэлтийг нь хүлээн авах хэсэг нь эргэлзээтэй байгаамаа.